Сайн байцгаана уу та бүхнийхээ энэ өдрийн мэндийг айлтгая. За тэгээд өнөөдөр та бид 1990-ад оны ихэнх үеийн бизнесийн алтан боломжуудын талаар ярилцъя гэж шийдлээ. За 90-ад он гэдэг маань бол үндсэндээ нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байгаа шинэ цаг хугацаа байсан. Энэ үед болохоор зэрэг бизнесийн нэлээд тийм боломжууд бол өргөн гарч ирж байсан. Гол нь энэ боломжуудыг ашиглах талдаа ард түмэн бол бас тэр болгон овсгоотой самбаатай байж чадаагүй юм уу гэж харагддаг. За манай нэг томоохон дэлгүүрийн эзэн тухайн үед харьцангуй залуу хүн байсан. Тэр хүн болохоор Оросын цэргийн ангийнхантай 8 хийсэн байдаг. Ямар 8 хийсэн бэ гэхээр Монголд бол зөвлөлтийн цэргийн анги бол маш олон ангиуд байсан. Тэдгээрт байрлаж исэн зөвлөлтийн цэргүүд болохоор зэрэг хоньны мах дандаа идээд сүүлдээ хоньны махнаасаа ч уйдах шинж орж байсан байдаг. Тэгээд яаж ч холбоо сүлбээ барьсан ямар ч байсан нэг Орос цэргийн ангийн хүн л тухайн бизнесмен хүнд маань санал тавьсан байдаг. Биднэрт бол одоо хоньны мах гулуусаараа ерөөсөө агуулах дүүрэн байна. Тэгээд манай цэргүүд хоньны илэг идмээр байна. Илэг их сайхан амттай байдаг. Бид ер нь уйдаад байна гэсэн хоньны махнаас уйдж байна гэсэн санаа хэлсэн байдаг. За энэ боломжийг нь тухайн Монгол хүн маань одоогийн бол нэлээд том дэлгүүрийн эзэн болсон хүн маань бол боломжийг хараад шүүрч яваад тухайн цэргийн ангид машинаар л дүүрэн хоньны илгэл аваачсан байдаг. Нэг илгийг л ерөөсөө нэг хоньны гулуус махаар солино гэдэг бол энэ бол ерөөсөө маш том боломж гэдэг нь бол та бүхэн бол ойлгож байгаа. Үндэ илэг бол нэг томхон аяганд л багтах зүйл хад хоньны гулуус махчд унтчаар бол нэг 25-аас 28 хилтэй байдаг гэхээр бол ерөөс ямархуу их ашигтай 8 хийж исэн нь бол ойлгомжтой байдаг. Ингээд 8-аагаа хийгээд явсан байдаг. Өөр бас янз янзын жишээнүүд байдаг л да. Жишээлбэл нутаг буцахж байгаа Оросын офицер өөрийнхөө 2 өрөө 3 өрөө байрнуудыг бол офицерууд нь бол ерөөсөө нэг авдар цагаан арх өгөөд аваа гэд монголчуудад хэлээд санал тавиад тэгээ монголчууд тухайн үед авдраар нь цагаан арх авж өгөөл орон сууцнууд авж исэн байдаг. Нэг авдар арх гэдэг чинь 20 илүү 40 ширхэг байдаг. Тэгэхээр бол авдар архиар орон сууцыг солино гэдэг бол тухайн үед бол үндсэндээ цуус орж ирж байгаа 8 л гэсэн үг л дээ. За түүнчлэн бас энэ Баянзүрх дүүрэгт бол Баянзүрх дүүрэг энэ 16 дугаар хорооллын тэр аваар бол Оросын цэргийн ангиуд байрлаж байсан байдаг. Тэргээр бол ялангуяа тэр замын хойтлоор бол Баамын барилга гэж нэрлэгддэг байсан нэг давхар дандан модон байрнууд байдаг, зөндөө байдаг байсан. Тэр байрнаас болохоор зэрэг манай иргэд бас тухайн үеийн Орос офицеруудтай наймаалцаад тодорхой төвшөнд хямдхан шахуул худалдаад авч исэн зүйлсүүд их байдаг. Тэгж авсан Баамын барилгуудаа болохоор зэрэг манайхан болохоор төрөл бүрийн түрээс авах бас хэдэн жил ашиглаад хүмүүст зарах хүмүүсийг айл амтан суулгаж амьдруулах гэх мэт олон янзаар ашиглаж байсан байдаг. За тэгээд сүүлийн жилүүдэд тухайн Баамын барилгууд маань татан буулгаад ерөөсөө өндөр барилгууд хотхонууд барьж байгаа нь бол харагдаж байдаг.
ялангуяа жишээлбэл одоо энэ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын тэр New Town гэдэг хотхон бол ерөөсөө Баамын барилга байсан суурин дээр л баригдсан хотхон байдаг л да. За тэгээд ерөн тухайн үед Орос офицерууд болохоор зэрэг янз бүрийн тийм гэрийнхаа тавилгануудыг хүртэл 2-3 шил арх жаахан хоньны мах Монгол савх нэхий дээл гэх мэт зүйлсүүдээр л зарим тохиолдолд нэг 100 хэдэн төгрөгөөр арилжаад явж исэн байдаг. Наазах нь бол монголчууд бол тэдгээр орсуудаас бол том ханы шкафнууд, том шүүгэнүүд, гал тогооны тавилга, за диван орнууд, буудан ширээ сандал гэх мэт олон зүйлийг бол бас үн ханшаа тохиролцоод авч байсан байдаг. За миний нэг таньдаг ах бол бас хэлж байсан, тэр хүн бол нэг орон нутагт аймагт амьдардаг байсан. Тухайн үед бол тухайн аймаг дээр байсан Оросын цэргийн анги нутаг буцаад нэг томоо гэгчийн жалганд дүүрэн ерөөсө Оросын цэргийн ханы хэрэгэлдэг бахиал гутал, хороомон гуталнууд ерөөсө агуулгын цоошин нэр. За яг нэг цөө хэдэн гутлууд нь бол хэрэгэлсэн өмсөж байсан тийм гутлууд байсан гэсэн. Ихэнх нь бол ерөөсө дандаа агуулгал буусан болтоо цоошин хороомон гутал, бахиал гутлууд бол нэг том жалга дүүртэл хаяад явчихсан тийм тохиолдлыг бол харж байсан гэдэг. Тэгээд тухайн үедээ бол нэг найзтайгаа моцикл сундалтаж очоод нэг хоёулаа хоёр шуудаа бахиал болоо хороомон гутал аваад явж исэн. Тэгээд нэг бахиал нэг хороомон гутал энтрээ бол нэг сайн хоньноос тулаад зарж байсан гэж ярьж байдаг. Гэтэл тэр хоёр шуудаа хороом бахиал аваад явхад бол цаана нь бол ерөөсө тэр том жалга дүүрнэл хороом бахиал гутал бол зүгээр л үлдчихсэн гэж ярьдаг. Тэгээд би тухайн үед бол тэгээд тэр үлдсэн гуталнуудаас нь авахгүй яасан бэ гэхээр зэрэг хэрэгт орчихноо. Тухайн үед социализмын үед их хатуу чанга захиргаатай үед өссөн болохоор бид нар бол тэгж зориглож авч чадаагүй, хэрэгт орчих бах хулгай хэрэгт орох болов гэж айсан гэж хэлж байсан. Гэх мэт ийм жишээ баримтууд бол ер нь их байдаг байсан. За анхаарал тавьсан та бүхэндээ их баярлалаа.